Солонгост амьдрах ямар байна? Монгол амьдрснаас илүү байгаа зү гэж мэгж орж ирдэг амар юм. Солонгос хүмүүс яа дараад байна гэл тэгэнгүүт. Яагаад дараад байна? Танаа монголчин бүр илүү хүүтэн бицтэй гэтэг үгийг бүр маш олон удаа сонссон. Магадгүй ингээд нэг солонгосчул чинь Монгол дээрэл ёо халуун байна гэл тэгсэн чинь яа халууцаад байгаа. Танаа солонгос чинь бүр халуун бицтэй гэт хэлжмэр юм шигтэй нэг амир сүлд ингээ магтахаа болоод цаа. Нэг тэгж нүүрэн дээр нь магтаж ярихаа ер нь болсон. Залуучуудын шоу цэнгэн садар самуун гудамжаар нь явхад л баг бөөлж цутгамар гэх юм нэг миний төсөөлснөөс айгүй нэг сонирн байсан. Бас хэцүүхэн юмнууд зөндөө ажиглагдсан. Хашаа гадаад хүн гэхээр яагаад гэдэм бол ерөөсөн тэр философийг би ерөөсөө ойлгохгүй байхгүй. Сул тал нь гэх юм бол солонгос афганаар ёо инээдтэй нэг сонин тийм үйл явдлууд зөндөө болсон. Одоо түнээр инээдч хүрэх шиг. Бүр сүултээ уурч хүрэх шиг. Энэ юу вэ гэхээр сайн бацгаана уу? Миний дараагийн бичлэг тавтай морил. За, миний бичлэгийг анх удаа үзэж байгаа хүн байх юм бол би эхлээд өөрийгөө товч танилцуулъя гэж бодлоо. Намайг Номин гэдэг. Би Солонгос улсад гэрлэлт цагаачлаар амьдраад 1 жил болж байгаа тийм жирийн нэг монгол эмэгтэй байна. За, би тэгээд солонгослыг ерөнхийд нь өөрийнхөө сонирхлоороо сураад ашиглаад 6 жил хавцаа болж байгаа. Тэгээд энд ирснээсээ хойш сүүлийн 6 сарын хугацаанд солонгослыг илүү гүнзгийрүүлж солонгос соёл болон хэлийг нь гүнзгийрүүлж суралцаж байгаа. За магадгүй солонгос улсад ирээд амьдрах гэж байгаа ч юм уу. Тийм хүмүүс байх юм бол миний ярих цаа зүйл жоохон ч гэсэн тус нэмэр болох гэж найдаж байна. Өнөөдөр би юу ярих вэ гэхээр солонгос орн болон солонгос хүмүүсийн тухай өөрийг мэдэрснээ хуваалцаж ярих гэж бодлоо. Сайн болон муу гэхээсээ илүү нэг дутагдaltaй тал гэх юм уу. Тэгээд ямар ч сан гол сэдвтэ орохынхаа өмнө нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Мэдээж хүн хүний бодол ондоо өөр. Тийм болохоор одоо миний ярих цаа зүйл бол зөвхөн миний өөрийн бодол байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна. Миний бодож байгаагаар ихэнх хүмүүс солонгос киногоор нь драмагаар нь төсөөлдөн штэ. Яг үндэ би ч гэсэн тиймэрхүү төсөөлөлттэй байсан. Тэгээ мэдээж өмнө зөндөө ирж буцаж байсан ч гэсэн яг амьдраад ирэхээр ондоо байд юм билээ. Үнэхээр солонгос драма шиг байдаг уу үгүй юу гэдгийг бас хамтдаа харцгаая. За хамгийн түрүүнд мэдээж сайн зүйлүүдийн тухай ярих гэж бодлоо. За миний мэдж байгаагаар болохоор солонгост ер нь маш их монголчууд амьдардаг. Тэгээд бичлэг, YouTube, блог хийх хүмүүс зөндөө байдаг. Солонгосын тухай ярьсан тэмцэлүүд зөндөө байдаг. Миний ярьж байгаа сэдв бусад хүмүүсийн ярьдаг сэдвээс арай өөр байх болов гэж найдаж байна. Арай сонирхолтой байх болов гэж найдаж байна. За хамгийн түрүүнд солонгос хүмүүсийн сайн талын нэрэл л та. За миний сүүлд олж мэдснээр бол солонгос улс боловсрол дээр нэлээд сайн анхаардаг юм шиг санагдсан. Тэгээ сүүлд мэдснээр дэлхийд дахинд ер нь AI маш их хөгжиж байгаа. Тэнгүүд солонгосоос ч нөгөө сурагчдад улсаас нь AI програмчлалын тухай хичээлийг үнэгүй зааж эхэлж байгаа юм билээ. Тэгэхээр AI нэлээд хөгжөөд цаашдаа ер нь том мэдээ дуулах гад бэлтэж байгаа юм шиг байлээ. Тэгээ сурагчтай болон залуу үеийнхнээ нэлээд дэмжиж байгаа сурагтай байсан. Тэгээд бас ажилгүй 29 нас хүртэлх ажилгүй залуустаас үнэгүй зааж байгаа юм билээ. Үүн дээр насл хамаарна, иргэншил хамаарахгүй. Тэгэхээр би ч хүртэл суралцах боломжтой гэсэн үг. Тэгээ AI-ийн тухай миний ойлгож байгаагаар болохоор хүний амьдралд маш олон зүйлийг богино хугацаанд хэдэн хоногор хийх юм, хэдэн цагаар хийх юмыг маш богино хугацаанд хүний хийх гэж одоо хичнээн зарцуулдаг тиймэрхүү ажлуудыг
маш хурдан нугалж ингэж гаргаж ирж байгаа зүйл байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд энэ зүйл нь цаашдаа ингээ хөгжих юм бол хүн төрөлхтөн маш том дараагийн уншигтыг авчих юм шиг надад санагдчих байгаа. Тэгээ тэр талын зүйл нь бол надад маш дайггүй санагдсан. Тэгээ дараагийн ярих зүйл нь цэцэрлэг. Солонгосын цэцэрлэгүүд нь одоо миний мэдж байгаагаар Монголд улсын цэцэрлэгт маш их хүүхдүүд хамрагддаг. Тэгээ багш нарын хүрэлцээ айгүй бага байдсан шүү дээ. Тэгэд хувийн цэцэрлэг Монголд ч хувийн цэцэрлэг гингүүд нэлээ үнэтэй болоо явцдаг. Зарим нь сайн ч байна, муу ч байна. Дутагдaltaй ч байна. Нэг тиймэрхүү юмнууд ажиглагдчих байсан. Тэгээ манай хүү болохоор Монгол цэцэрлэгт ер нь нэг 2 жил явсан байгаа. Тэгээд Солонгост ирээд Солонгосын цэцэрлэгт явсан. Яалтчгүй цэцэрлэгийнх нь програм хүүхдүүдэд үзүүлж байгаа, зааж байгаа юмнууд нь маш өөр гоё санагдсан. Тэгээ багш нарын хувьд ч гэсэн маш хүрэлцээтэй. 6-7 хүүхдээр нэг багш ингээ хариуцаад авчдаг. Тэнгүүд манай хүүхдийг анзаарахгүй хаях ч юм ийм асуудал ерөөсөй байхгүй. Тэнгүүд нэг одоо Монголоо муулж байгаа юм биш үү? Заа зүгээр л үнэн факт ярьж байгаа болохоор Монгол цэцэрлэгт улсын цэцэрлэгт явуулахад манай хүүхд хэд дуудаа ингээд нүүрэндээ бэртэл авцсан, майжулцсан, ингээд хамар мамар ингээд амар хөхөрцөн ирж исэн байхгүй юу. Тэгээ тэр үед ингээд хүүхд чинь ингээд тайлбарлаж чадахгүй. Багшаас нь асуунгууд өө юужин яагаад чгүй штэ. Өнөөдөр уйлаагүй штэ гэл хээв нь юу ч лөө юм шиг хэлжсэн. Надад тэр нь ингээд тэг хэрүүлийнхэн цаашаа яахан цаашаа ингээд нэг амар сонирн байдлыг тэгээ өнгөрч исэн байхгүй юу. Тэгээ миний айгуу тийм баярлж байгаа зүйл нь юу гэхээр Солонгос улсад баярлж байгаа зүйл нь юу гэхээр яг энэ цэцэрлэг хүүхдийг бол үнэхээр бүр яг гой харж хандаж те аюулгүй байдлаас нь хоол ундан дээр нь бүх зүйл дээр нь үнэхээр ярилтгүй сайн юм билээ. За тэгээд дараагийн зүйл нь мэдээж үйлчлэгээ, соёлтой үйлчлэгээ, хоол хүргэлт бол зүгээр ингээл маш хурдан ингээл ирчдэг. Зарим ингээд хүрэж байгаа хүн нь ч нэг харагддггүй. Тэнгүү заримдаа миний хүргэлт өөрөө нисээд ирчихвч гэж бодох шиг ер нь айгүй тухтай байдаг. Заавал ингээ хаалгаа онгоолгол ингээд аваад мөнгө төлөөл ингээд ах шаардлага байхгүй. Онлайнаар шууд ингээд захиалаад мөнгө төлчин. Тэгээд хаана явж байгаа хизээ ирэх нь бүгд тодорхой. Яг тэр заасан хугацаандаа ирдэг, цагтаа ирдэг. Тэгээд хүргэлт бол мэдээж ярилдаггүй нэг хүн болгон ярьдаг байх. Тэгээ машин тээврийн хувьд болохоор солонгосч нь өөрсдийн улсын үйлдвэрлэсэн машинаа ундаг. Тэгээ амьдралд бол боломжийн хэрэгцээтэй бензин төлсөн ч гэсэн гайгүй боломжийн. Тэгээ сүүлийн үед нөгөө автомат машин билүү нэг цэнэглээд чонгийн чаа гэдэг дээ шүү дээ. Тэр чинь ямар машин гэдэг лээ. Цэнэглээд ингээ явцдаг. Бүр ямар ч дуу муугүй тэр машин Солонгосын Hyundai. Тэгээд өөр чинь ямар брэнд лээ тэр машинууд нь бол үнэхээр надад таалагдсан. Солонгос улсад бол тийм машин унаад явхад дайггүй санагдсан. Тэгээ миний амьдарч байгаа хот чинь болохоор жоохон Сөүл ус зайд байхгүй юу? Надад амьдрахад маш тухтай зүйл нь түгжрэл байхгүй. Тэгээ баг зэрэг түгжирсэн ч гэсэн ингээд соёлтой байдаг, учир зүггүй ингээд сигналдаараа стресстэй л ингээд байд хүмүүс ер нь их харагддаггүй. Тэгээ ирснээсээ хойш би ч одоо ирээд яг 1 жил болж байгаа хгүй, яг амьдраад 1 жил болж байгаа. Тэгээ дараагийн нэг сайн тал нь гэх юм бол хүндлэл, нэгээ хүндлэх, найрсаг байх, үйлчлэгээний салбарууд нь маш гоё хүндлэлтэй байдаг. Тэгээд миний нэг олж харсан нийтлэг зүйл юу вэ гэхээр солонгос хүмүүс ерөөсөө нэгэндээ төв болъё гэж ерөөсөө боддггүй. Яг өөрсдийнх хийх ёстой юмыг хийгээл ингээл явцдаг. Тэгэл нэг шүүмжлэл өмсөн зүйлсээр нь шүүмжлээд ч юм уу тийм юмнууд ерөөсөө харагддаггүй. Ёстой л нөгөө гэрээсээ ингээд сэгсээс ингээд гарсан ч хин ч над руу ингээд сонин харахгүй. Дотроо зүгээр хийх ёстой юм ажлаа бодоол ингээл зүгээр ингээд явж байгаа зурж байгаа хүмүүс байдаг. Тэр нь бас надад таалагдсан. Тэгээ дараагийн сайн тал нь гэх юм бол мэдээж аялал, зуучлал, үзэж харах юмнууд маш ихтэй,
хоол нь амттай, төрөл бүрийн хоолнуудтай Солонгос улсын хоолны соёл бол дэлхийд маш дээгүүр байдаг те. Ер нь хүн болгон мэдэндээ. Тэгээ миний нэг гоё мэдэрсэн зүйл маань юу гэхээр манай энэ хот ч одоо Сөүлс зайтай штэ. Жохон хөдөөдөө газарч гисэн маш олон ойрхон гоё кофе шоп зөндөө байдаг за. Үнэхээр бүр очоод ингээл гоё мэдрэмж, гоё зураг дараад ч юм уу те ингээл гоё байгальтай тэгэл тайвшраал кофегоо бол ингээл суугаал гэр бүлээрээ найз нөхдөөрөө ингээл гоё чилрээ сухад айгу гоё тийм кофе шопнууд зөндөө их байдаг. Кофе шопууд зөндөө их байдаг. Тэр нь надад бас айгу их таалагдчих байгаа. Тэгээд бас шинэ гэр бүлүүдэд айгу их дэмждэг юм билэ. Энэ заавал одоо Солонгос хүмүүс хоорондоо гэрлэх биш те, бас гадаад хүнтэй гэр бүл болсон ч гэсэн яг л нөөс усаасаа өгдөг дэмжлэг ч юм уу ийм тийм юмнууд нь маш их таалагдсан. Одоо энийг нарийн ширийн ярихад арай бэлэн биш байна. За тэгээд сүүлийн ярих гоё сайн зүйл нь юу вэ гэхээр үнэхээр хөгжилдөж чаддаг ард түмэн заяа. Бүр үнэхээр тэрэн дээр ярилтгүй хаач утсан ямар ч газар байсан. Үнэхээр бүр ингээд тултал нь хөгжилдөг кофе шоп, тоглоомын газар, хүрээлэн, тоглолт инээ тэрэ хаач утсан ингээд настай хүмүүс нь ч гэсэн ингээл хамаагүй ингээл бүжиглээл, үсрээл, твцээл, бүжиглээл гоё хөгжилдөж чаддаг хүмүүс. Хаач утсан бүр үнэхээр хөгжилтэй байдаг. Энэ бол яг Солонгос драма кинон дээр гарддаг бүр яг адилхан санагдсан. За одоо жоохон дутагдaltaй талын ярьж эхлэе. Надаа ингээд Солонгос хүмүүс аюу тийм магтахаар хөөрөө юм шиг санагдсан за. Би жоохон ингээд магтаад ирж болоо Солонгос хүмүүсийн тэр чанар нь гоё, Солонгос улсын тэр нь гоё нэтрэг гэл ярангууд хөөрөөл бүр явж өгнө. Өө тийштэй манай Солонгос юм ер нь тийм тэр нь юм гэл бүр зогсохгүй за ингээд нэг хоёр яриад дуусчмаар байгаа байхгүй тэг зогсохгүй ингээд яриад л идэх за бүр амар сонио. Манай монголчууд бас тэгдэм болов. Монголчууд арай нэг тэгдэггүй бас гайгүй танагтай байдэн штэ нэг. Тэр нь надаа ингээд жоохон төвхтэй санагцаа ёо. Одоо болчихс сүүлдээ би ингээд за нэг багтч бол одоо дуусах сүүлдээ ингээд магтахаа болоод за. Нэг тэгж нүүрэн дээр нь магтаж ярихаа ер нь болсон. Тэгээ дараагийн юм нь юу гэхээр ёо би энийг сая өнгөрсөн өвөл залхатлаа энэ үгийг сонслоо за. Бүр сүүлдээ уурч үрэх шиг энэ юу вэ гэхээр өвөл ингээд хүүтэн Солонгосын өвөл чинь бас хүүтэн юм билээ штэ. Яг нэг гараацаараа Монголыг бол гайгүй юм шиг мөртлөө бас ер нь л ойролцоо санагдсан. Яг тийм чихүү юм билээ. Салхин айгу чихүүн гэх юм уу. Тэгээд би чинь жоохон бэрг хүн байхгүй угаасаа амархан даардаг. Тэгээ эсрэгээрээ 100 мун нэг тэгж хөлөрч халууцад тийм халуун биетэй хүн биш байхгүй юу. Ер нь нэлээд бэрг хүн. Тэгээ ингээд даарал дулаахан уцлал. Ингээд тэгэнгүүт одоо манай хадмын талынхан ч юм уу эсвэл өөр ер нь тэгээ дуулцсан Солонгос хүмүүс яа дараад байна гэл тэгэнгүүт. Яагаад дараад байна? Танаа монголчин бүр илүү хүүтэн бицтэй гэтэг үгийг бүр маш олон удаа сонссон за. Би бүр эхэндээ тэрийг сонсчод юу гэж хэлхий мэдгүй нэг юм юу гэдүүлээ. Юу гэж хэлхий мэдгүй нэг юм тийм байдалд орцсон за. Тэгээд ингээ хит асуугаад ирэнгүүт сүулт ингээ бодож байгаа. Яа дахиж асуул би. Яг гоё онцтой гоё хариулт хэлмээр байна. Юу гэж хэлэх үү гэж бодож байгаа. Нэрээ те Монгол улс өвөлтөө хүүтэн ч гэсэн Солонгостой яг адилхан дөрвөн улиралтай байхгүй юу? Тэнгүүд 365 хоног ингээл байнга хүүтэн байгаад идэгсэн бол яг уу цаанаасаа хүүтэн тэсвэртэй байж болох юм те. Гэтэ тийм биш байгаа штэ. Яг дараад байгаа юм. Вэ чүү? Вэ гэж ми танаа монголчин бүр хүүтэн бицтэй. Сүүлдээ би бодцоод амар гой тэгж харсахгүй. Монгол ус адилхан дөрвөн улиралтай. Тэгээд дээр нь хүүтэн байх тусам монголчууд илүү дулаан хувцслаад одоо тэр хүүтнийг ингээд даван туулахын тулд те ингээд дархлаагаа дэмжээд идээд хоол ундан дээр анхаарад ингээд тэрийг ингээд даваад гард юм аа. Эсвэргээрээ ингээд тэгж ярих юм бол солонгос чинь
маш халуун штэ. Тэгээ ингээ халууцаа ёо халууцаад ингээд би одоо яг адилхан гэх юм ааш. Яг халууцаад байгаа юм. Монгол ирэл магадгүй ингээ нэг солонгос зүйл чинь Монголд ирэл ёо халуун байна гэл тэгсэн чинь яа халууцаад байгаа. Танаас солонгос чинь бүр халуун бидтэй. Гэт хэлжмээр юм шигтэй нэг амар инээдтэй нэг сонин тийм үйл явдлаа зөндөө болсон. Одоо утга нэр инээдч хүрэх шиг. Тэгээ сүүлд манай солонгослын багш бүр яг тэгж асуухаар багштай би арай дотны төлөвшүүд нэг хэлцэхгүй. Йоо багш наад өгнөөс чи бүр үндэ залхаж байна. Надаас бүр амар олон хүн тэгж асуулаа. Бид нар чинь тэгэл адилхан л хүн штэ даарах үедээ даарна өлсөж цангаа нь халууцсан дээ ингээл адилхан л хүмүүс штэ хэлсэн чинь нэр тэгээ хилэнгүүд ойлгож байгаа хгүй тэд нар нэр тийм юм бэ те. За дараагийн ярих сул тал нь гэх юм бол солонгос афган нар. Ёо бурхан минь тэгэд солонгос афган нартай бол өстой юу ч ярилдаггүй заяа. Ёстой л нэг солонгос драматайгаа ойролцоо хил аман дийлдэхгүй. Тэгээ ер нь өөрийгөө гадаад гэдгийг мэддэгдүүлээд хэрэггүй санагдсан. Би монгол хүн те гадаад хүн гэх тэгэнгүүт аюу сан ингээд үгээр идээд хийгээл ингээд өөрсдөө дүүлэх гэддэг за аюу санаа. Тэгээ тэнээр нь мэдээд шууд ууралж бухимдахгүй л те зүгээр хөвтэйхэн одоохондоо сайн мэдэхгүй байна. Дасан зохицох гээд хичээж байгаа гэж хариулаад өнгөрдөг. Гэхдээ ер нь ингээл бодохоор бухимдмаар за ингээд байнга нэг тиймэрхүү ингээд асуултууд ороод ахаар хариулмааргүй санагдаад би бүр сүултээ ингээд зүгтаад тэгээ манай энэ хавьд чи залуучууд жоохон ховор хаасаагүй аваа нар ажим нар амир хийдэг байхгүй юу. Тэнгүүд ер нь детальтай яриг гэх юм бол нэлээд хэцүү ер нь солонгос драмаар бодцоход яг л таарандөө яг л бараг 100% яг кинон дээрээ гардаг шиг л аваа нар байдаг. Тэтэртэй өстой хэрэлдэж маргалдах юм бол хизээш дийлэхгүй барахгүй чимээгүй дуугаа ягаал үгийн сонсоод холхон байжсэн надад бол үлцээтэй санагдсан за. Тэгээд аль болох гадаад гэдгээ хэлэхгүй. Тэгээд сүүлүүд миний солонгослын чадвар бас гайг болоод байгаа болохоор солонгосоор ярингууд намаа ингээд солонгос хүн байна гэж бододдаг. Нөгөө тэр нь ингээд амар амар. Тэгээ энэ тэнд ингээд оронгууд хөвчлэн одоо тийм хижээл насны ихчнэр ер нь хоолны газар ч юм уу кофе шоп нэг ажилтдаг байхгүй юу. Тэнгүүд би бол ганцаараа ингээд оронгууд намайг солонгос хүн гэж бодоод аюу гоё үйлчлдэг. Солонгос хүмүүстэй шал ондоо бидэг за. Ста ингээд та юу захиалах уу за ингээд ингээл харьцдаг. Тэнгүүд жоохон хил муутай гадаадаар ингээд явах гэдэг юм. Тооцоо ирээ ингээрээ копиг гарлаа шүү гэд нэг жоохон бүр ингээд илт мэддэгдэг за ингээд. Тэгээ би дээр манай сургалтын нэг вьетнам ихчтэй нэг кофе шоп орсон юм аа. Тэр ихч вьетнамчууд яалтчгүй өрхөдөө дуудлага нь хизээч цэвэр болох боломжгүй юм шиг санагдсан за ингээд. Тэгээ 10 хэдэн жил амьдарч байгаа их зохгүй тэгсэн ирнэл нэг ингэж ярьдаг. Тэнгүүд тэр ихчтэй цуг кофе шоп орсон чинь миний өмнө орж исэн кофе шоп баггүй би ганцаараа ороход тэр ихч шаал үн айгүй найрсаг байсан. Тэгээд дараа нь нэлээд хэд хоногийн дараа тэр ихчтэй орсон чинь бүр тэр кофе шопын их чинь одоо юу гэдэг лээ жоохон илт биш юм шиг мөртлөө цаагаараа нэг юм өвөлт тоогоод байгаа юм шиг нэг сонио харьцаад ер нь тиймэрхүү хандлага нэлээд анзаарчихсан. Хашаа гадаад хүн гэхээр яагаад гэдэм бол ерөөсөө тэр философийг би ерөөсөө ойлгохгүй байхгүй юу. Манай монголчууд ч гадаад хүн гэхээр харин ч илүү гоё найрсаг хандах гэж хичээдэж штэ ер нь. Тэгээ зарим нэг соёлгүй бүдүүлэг боловсралгүй хүмүүс нь муухай ханддаг байх л та. Гэтэ Улаанбаатарын хүмүүс бол хөвчлэн солонгос хүмүүст бол айгүй гоё найрсаг ханддаг юм шиг санагддаг надад бол. За тэгээд дараагийн ярих сул тал маань юу вэ гэхээр залуучуудын шоу цэнгэн садар самун залуу хүүхдүүдийн одоо тэр хүмүүжил юу гэх юм бэ бас хэцүүхэн юмнууд зөндөө ажиглагдсан. Би тэгээд Сөүлд нэг удаа найзтайгаа уулзахдаа солонгосын нөгөө нэг хүндэ гэд
шоуны цэнгэний газар байдэн штэ. Тэнд нэг хальт очиж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд бүр ингээд тэр гудамж нь мэдхгүй нэг кино минон дээр нэг аюу гоё л харагдаад идэв штэ. Итэвэн класс гэл драма тэр ч юм уу. Итэвэн гэхдээ арай орж үзээгүй мэн. Тэнгүүд гудамжаар нийл ингээл хогийн сав мэдхгүй Монгол Улаанбаатар чи яаж чинь хүүхдийн зам чинь хогийн сав маа ингээд хаасаагүй байгаал хамаагүй тамхиад татаал ингээ хаяхгүй нэг гайгүй байгаад идэв штэ. Тэнгүү энд чинь ингээл бүр ингээд битүү тамхины иш ингээд бүр ингээд гудамжаар нь явхад л баг бөөлж цутгамар гэх юм нэг миний төсөөлснөөс айгүй нэг сонирн байсан. Тэнгүүд ингээд залуучуудынх нь харц марцсан нэг яах гээд байгаа ингээ бүр ингээ нэг тийм донтой харцаар харж мараад мэдхгүй айгүй сонио. Би бүр айс шүү. Хог могоо энэ тэнд хамаагүй хайж маягдсан. Тэг ингээд жоохон ингээд тэр яваад би уцны цэнийг дуусчаа найзтай холбоо ярих гээд нэг тийм баарны гадаа ажилласан нэг залуу бас тусламж гуйсан чинь шууд үгүй гэл бүр амар бүдүүлэг заа бүр бас гадаад хүн болохоор тэгсэн юм аашин мэдгүй. Ямар сони юм бэ ингээд хүн туслаад ингээ ганц уцаараа ярилцахад яах вэ гэд би бодож исэн. Ерөөсөө тэнд бол надад ерөөс таалагдаагүй. Дахиж очихгүй эсвэл жоохон тийм сонин газар нь очсон болов мэдгүй ер нь дахиж очихгүй байх гэж бодож байна. Очих шалтгаанч байхгүй л хальтаа үсэн. Тэ ингээд GSCU гэд одоо тийм дэлгүүрүүдэд ажиллаж байгаа тийм залуухан хүмүүс идэв ч тийм сурагч ч юм уу тийм хүмүүс ингээ анзаарахаар аюу сонин. Одоо кинон дээр харахад чинь аюу гой мэдлээл те гой ингээл найрцаг байдаг штэ тийм юм байхгүй. Манай энэ хажуудлын CU-д ажилтдаг да. Дандаа нэг аль цаг арчлаа миний ордог цагаар ажилтдаг нэг охин байдیں۔ Ингээл нэг л ингэсэн царайтай ингээл ингэлж өгчлээ ингээл. Тэгээд ер нь манай Монголын CU-д ажиллаж байгаа хүмүүс бас надаа нэг анзаарчихсан юмнууд амар бас гоё юм үйлчлдэг хүмүүс байдаг л та. Гэхдээ нэлээд бүдүүлэг хүүхдүүд анзаарчихсан. Солонгос хүүхдүүд ер нь ч ялгаа алга гэж би бодсон за. Жохон нэг сүүлийн үеийн хүүхдүүд ч яг ямар болоод байгааг би нэг сайн яг үнэлэх нэг сайн ойлгохгүй байна. Зүгээр гоё ингээд мэдлээд найрсаг хүмүүжлэлтэй ингээд баймаар байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүжлэлтэй байх ёстой гэл аюу ингээл зааж сургаал идэв штэ Солонгост. Тэгж яхад ерөөсөө яг тийм юм уу гэхээр нэг тийм биш. Тэр нь бол Солонгосын бүх юм нь гоё, амьдрахад тухтай, гоё ч гэсэн нэг хэцүү зүйл нь аюу үнэтэй. Бүх юм нь нэлээд үнэтэй. Дэлхийд даяар л үнэтэй болоод байгаа юм шиг байл л дээ. Нэлээд өртөг бол нэлээд чанга юм бэлээ. Зүгээр богино хугацаараа аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүст бол нэлээд чангал санагдсан надад бол. Тэгээ нэг авуустай тал нь ямар ч гадаад хүн бэ солонгос хэлээр маш сайн ярьдаг, солонгос хэлийг сайн эзэмшсэн хүнийг бол айгүй тийм хүндэлж харьцдаг санагдсан. Тэгээ хэрвээ ямар ч улсад ч тийм үнэхээр сайхан амьдраад хөлөө олоод тэг ингээд тухтай байя гэх юм бол тэр улсын хэлийг бүр үнэхээр чөлөөтэй ярьж хэрэглэж чадхаар хэмжээний сурцсан байх нь маш том давуу тал юм байлээ. Хаанч утсан тэг ингээд солонгосоор нэг ингээд ярангууд өөдөөс нь ойлгохгүй ингээд байгаад юм уу. Аим шууд л ингээд үл тоогоол ингээд бухимдаал гэж мэгэл нэг амар эвгүй харьцдаг за. Тэгээ шууд чөлөөтэй ингээд ярьчингуул ингээд тэгээ ихэнх хүмүүс нь айгу хурдан ярьдаг ингээд хурдан ярьдаг болохоор тэрэнд нь бас тааруулж ойлгох гэж нэлээд хэцүү. Тэгэхээр миний хувьд бол солонгослээ нэлээд сайн сураад өөрийнхөө байр суурийг энд бүр ингээд бат байр суулаад өөрийнхөө амьдрий гэж бодож байгаа. За ямар ч гэсэн ингээд миний ярих чаа зүйл маань ингээд дуусч байна. Тэгээ ирээд нэгэн жил амьдарсан гэхэд адал явдалтай зүйлүүд их тохиолдсон, мэдэрсэн, суралцсан зүйлүүд маш их байна. Тэгээ одоо би нэгэнт л Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон болохоор Солонгос улс ч гэсэн одоо миний гэр орно гэсэн үг.
бас миний гэр бүл гэсэн учраас монголч бай, солонгосч бай аль алийг би гоё аль болох сайнаар хүлээж аваа суралцахын, аль аллаасаа суралцаад ингээд гоё өөрийгөө хөгжүүлээд гэр бүлтэй өөрийнхөө чадах хэмжээний хайраа мэдрүүлээд нөхөртөө хүүтэйгээ маш гоё сайхан харилцаатай, аз жаргалтай энгийн тийм сайхан амьдралыг бүтээхийг зорж явж байгаа. Тэгээ өөрийнхөө талаас солонгос хэлээ маш сайн сайжруулад тэгээд топикийн өндөр оноо авах юм бол гоё боломжууд юу вэ? Бүгдийг судалж үзээд тэгээд ямар ч гэсэн энэ дэх амьдралаа өөрийнхөө чадах хэмжээгээр маш гоё авч аваад хамгийн гол нь аз жаргалтай эрүүл сайн сайхан амьдрахыг эрмэлзэж байгаа. За энэ хүртэл миний бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Баяртай.